хэсэг 600 м зам байгаа. Одоо энэ кольцоо маягаар ингээ эргэлт гараад ирэх юм л одоо энэ хойноос орж ирж байгаа машин заавал энэ уулзраар бүглэрж орж ирэх хойгороо ороод ирнэ. Тийм үү? За уулзраар бүтэн нэвтрэхгүйгээр хоошоо эргээд наашаа ороод ирнэ. Урдаасаа нэвт орж ирээд нэвт гараа авчихна. Ингээ орц гарцны хувьд бол замын хөдөлгөөний энэ уулзрын 5 ширээ уулзрын орц гарцны одоо хөдөлгөөний эрчим бол сайжирч байгаа. Тэгээ нэгдүгээр, хоёрдугаарт энэ хавийн оршин суугчдын ая тухтай байдал бол одоо өнөөдөр бол эрс сайжирна шүү дээ. Одоо жишээ нь энэ улаан шороо эргээд байж явах уу, эсвэл засмал замтай, явган замтай, тусгаарлах зурвастай ийм 600 м замын ажил. Доорт нөө бетонд нь хүрээд ингэж тэр технологи нь одоо арай Бетонд нь хүрэхгүй. Энэ яг нөө хуучны нөгөө бетонын суурьтай зам байсан байхгүй юу? Социализмын үеийн 70 хэдэн оны ийм идэгдсэн бетонуудыг хуулж авахгүй юу? Тэр чинь бол маш хүнд жинтэй. тэр дөрвөл. Тий 10 тонн мон ийм дөрвөлжин бетонууд байдаг байхгүй. Тэрийг хуулж авахд яг дөргөлт өгнө мэдээж жижигрээ. Тэр бол нэг тийм байшингийн даацт юм уу те нөлөөлөх тийм ямарч тийм юм байхгүй. Байшин бол одоо энэс хойш бол Дөргөхгүй. Асуудалгүй. тэр хойш сонгох дээр энэ нэг дүүргийн захимжтай газар гэдэг. Тийм тэрэн дээр нь одоо манай газрын албаныхаа ажиллаад 1 м одоо тэрлүүнд татах арга хэмжээгээ аваад үзье гэж шийдвэр гарч ин. Тэгээд энийгээ богино хугацаанд авчтвал энэ байшингийн суурьас одоо нэг 4 м зайтай ингэж л замын ажил явах. Ийм л хамгийн одоо боломжтой вариант байна л да. Уул нь бол замтаа олсноор энэ хавийн иргэд маш чухал юм байгаа тий.